Улсын их хурлын болон аймгийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул явагдаж дүнгээ гаргаад байна. Ховд аймгийн хувьд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 мандатын төлөө 3 намын 108, 6 бие даагч нийтдээ 114 хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Үүнээс Монгол Ардын намын 24 нэр дэвшигч, Ардчилсан намын 17 нэр дэвшигч тойрогтой ялалт байгуулж энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам олонх болж байна. Аймгийн сонгуулийн хорооноос өнөөдөр тойрогтой ялалт байгуулж олонхын саналыг авсан 41 төлөөлөгчдөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүнг танилцуулан төлөөлөгчийн төр үнэлгээг төлөвлөлөө. Тухайлбал алаг толгой баг Монгол Ардын намаас нэр дэвшигч Маамуугийн ган зориг нийт сонгогчдын 26.1% саналаар алаг толгой багт Ардчилсан намаас нэр дэвшигч Баатрын Нямс суран 483 хүний санал буюу нийт сонгогчдын 2255% санал, 2 дугаар тойрог буюу Баатар хайрхан багт Ардчилсан намаас нэр дэвшигч Дарцрэнгийн Нямл хаваг 513 хүний санал буюу нийт сонгогчдын 4449% санал, 3 дугаар тойрог Бичигт багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баярагийн Болор цэцэг 466 хүний санал буюу нийт сонгогчдын 4789% санал, 4-р тойрог Бугат багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Сүрэнгийн Лавг сүрэн 547 хүний санал буюу нийт сонгогчдын 49.1% санал, 5-р тойрог Буянт багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баасан хүүгийн амар жаргал 807 хүний санал буюу нийт сонгогчдын 22.7%, Ардчилсан намаас нэр дэвшигч Баярагийн Бат Инрэл 804 хүний санал буюу нийт сонгогчдын 22.7% саналаар, 6 дугаар тойрог Жаргалан багт Ардчилсан намаас нэр дэвшигч Лавгийн Инх Баяр 516 хүний санал буюу нийт сонгогчдын 28.3%, Жаргалан багт Ардчилсан намаас нэр дэвшигч Нямхүүгийн Инх Мандах 512 хүний санал буюу 28% санал, 7 дугаар тойрог буюу Магсаржав багт Ардчилсан намаас нэр дэвшигчд Орж Цогтойгийн Бат Хуйг 505 хүний санал буюу нийт сонгогчдын 48.8% санал, 8 дугаар тойрог Наран баг Монгол Ардын намаас нэр дэвшигч Тогтхын Жаргал сайхан 693 хүний санал буюу 28.7%, Монгол Ардын намаас нэр дэвшигч Шолтооны Арстан 681 хүний санал, нийт сонгогчдын 2758% санал, 9-р тойрог Аршаанд багт Ардчилсан намаас нэр дэвшигч Юурагийн Азамат 493 хүний санал буюу нийт сонгогчдын 47.2% санал, 10-р тойрог буюу Тахилт багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Гомбогийн Пүрүүганд 535 хүний санал буюу нийт сонгогчдын 54.7%, 11-р тойрог Хайрхан багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Лавг сүрэнгийн Цэн Даюш 510 хүний санал буюу 55.8% санал, 12 дугаар тойрог Цам гаруй багт Ардчилсан намаас нэр дэвшигч Дулам сүрэнгийн Баасанд орж 706 хүний санал буюу нийт сонгогчдын 25.53% санал, 13 дугаар тойрог Шагдрын Батсөх Монгол Ардын нам 1031 хүний санал буюу нийт сонгогчдын 64.1%, Булган сум Буян далайн Амгалан Бадрах Монгол Ардын нам 2239 хүний санал буюу нийт сонгогчдын 39.2%, Булган сум Хумаачагийн Бат Эрдэнэ Монгол Ардын нам 1927 хүний санал буюу нийт сонгогчдын 33.7%, Булган сум Баатаржавын ган тулга Монгол Ардын нам 1908 хүний санал буюу нийт сонгогчдын 33.4%, 15 дугаар тойрог Буянт сум Ардчилсан намаас нэр дэвшигч Тогтхын Инх Туяа 1019 хүний санал буюу нийт сонгогчдын 30.49% санал, Буянт сум Ардчилсан намаас нэр дэвшигч Бямбын Баяр сайхан 972 хүний санал буюу нийт сонгогчдын 29.8%, Дарив сум 16 дугаар тойрог Монгол Ардын намаас нэр дэвшигч Дорж нэмийн Төмөн Дэмбэрэл 721 хүний санал буюу нийт сонгогчдын 53.6%, Дөргөн сум Монгол Ардын намаас нэр дэвшигч Бүрвийн Улаанхүү 823 хүний санал буюу 53.65%, 18 дугаар тойрог Дууд сумд Ардчилсан намаас нэр дэвшигч Чимдийн Чимбат 662 хүний санал буюу нийт сонгогчдын 65.16%, 19-р тойрог Зэрэг сум Монгол Ардын намаас нэр дэвшигч Томгийн Дэлгэр сайхан 911 хүний санал буюу нийт сонгогчдын 57%, 19-р тойрог Зэрэг сум Цэрэнд Оржийн Наран гэрэл Монгол Ардын нам 785 хүний санал буюу нийт сонгогчдын 49.1% санал, 20-р тойрог Манхан сум Ардчилсан намаас нэр дэвшигч Бонсон хорлоогийн Мөнхбат 940 хүний санал буюу нийт сонгогчдын 48.4%, 21-р тойрог мөн хайрхан сум Монгол Ардын намаас нэр дэвшигч Хуйгийн Болд Батар 545 хүний санал буюу 46.23%, 22-р тойрог Мөс сум
ардчилсан намаас нэр дэвшигч Морхын амар санаа 833 хүний санал буюу нийт сонгогчдын 52.5%, Мөс Цум Төдвийн Баяр сайхан Монгол Ардын нам 704 хүний санал буюу 44.4%, 23 дугаар тойрог Мянгат Сум Монгол Ардын намаас нэр дэвшигч Батсуурын Дүгэржав 844 хүний санал буюу нийт сонгогчдын 26.4%, Мянгат Сум Монгол Ардын намаас нэр дэвшигч Лавг Цэрэнгийн Бадам Хорлоо 808 хүний санал буюу 24.93% санал, 24-р тойрог Уянч Сум ардчилсан намаас нэр дэвшигч Инхээгийн урт насан 1026 хүний санал буюу нийт сонгогчдын 53%, Уянч Сум Даваагийн Цэрэн Бадам ардчилсан нам 1021 хүний санал буюу нийт сонгогчдын 52.8%, 25-р тойрог Ховд Сум Хөвшийн Харахат ардчилсан нам 729 хүний санал буюу нийт сонгогчдын 45.42%, 26-р тойрог буюу Цэцэг Суманд Монгол Ардын намаас нэр дэвшигч Чой Сүрэнгийн уран чимэг 740 хүний санал буюу нийт сонгогчдын 49.7%, 27-р тойрог Чандаман Сум Монгол Ардын намаас нэр дэвшигч Төмөрбаатарын Баатар зориг 898 хүний санал буюу 30.12%, Намхан Батцагаан Монгол Ардын нам 795 буюу 26.66% санал, 28-р тойрог Эрдэнэ Бүрэн Сум ардчилсан намаас нэр дэвшигч Бавуугийн Банзрагч 554 хүний санал буюу нийт сонгогчдын 48.17% саналыг тус тусавч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоод байна. За эндээс харахад нийт сонгогчдын хамгийн их саналыг Дууд Суманд ардчилсан намаас нэр дэвшигч Чимдийн Чимбат 65.16% саналаар тэргүүлж байгаа бол дараагаар нь Алтай Суманд Монгол Ардын намаас нэр дэвшигч Шагдрын Батсөх 64.1% санал, за Зэрэг Суманд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Тумгийн Дэлгэр сайхан 57% санал, Жаргалан Сумын Хайрхан багт Монгол Ардын намаас нэр дэвшсэн Лавг Сүрэнгийн Цэн Даяш 55.8% санал, Жаргалан Сумын Тахилт багт Монгол Ардын намаас нэр дэвшигч Гомбогийн Пүрэв ганд 54.7% санал, Дөргөн Суманд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Пүрвийн Улаанхүү 53.65% санал, Дарив Суманд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Доржнэмийн Түмэн Дэмбэрэл 53.6% санал, Уянч Суманд ардчилсан намаас нэр дэвшсэн Инхээгийн урт насан 53% санал, Даваагийн Цэрэн Бадам 52.8%, за Мөс Цуманд ардчилсан намаас нэр дэвшсэн Морхын амар санаа 52.5% санал авсан нь хамгийн өндөр хувиар сонгогдсон төлөөлөгчд болж байна. За тэгвэл нийт сонгогчдын 30-аас доош хувиар санал авч аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 13 төлөөлөгч байна. Мөн дашрам сонирхуулахад 41 төлөөлөгчийн 27 шинээр сонгогдсон төлөөлөгчд байгаа бол 9 эмэгтэй энэ удаагийн аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нь түүхэндээ хамгийн олон эмэгтэй төлөөлөгчтэй болж байгаа нь онцлог байна. Мөн ах トゥ хоёр энэ удаагийн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намаас бичигт багт нэр дэвшсэн Баяраагийн Болор Цэцэг, ардчилсан намаас Буянт багт нэр дэвшсэн Баяраагийн Батын Нэрл нар юм а. За нэгэнт иргэдийн сонголт учраас иргэд сонгогчдын саналыг авч олонх болсон Монгол Ардын намын төлөөлөгчд аймаг орон нутгаа удирдан жолоодох, хөгжүүлэх, мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх баг бүрэлдэхүүнээ томилох эрх нь ирж байна. Ирэх мэдэл ирж байгаа ч асар их үүрэг хариуцлага ноогдож байгааг мартах учиргүй юм а. Тийм ч учраас төрийн ажлын туршлагатай, мэдлэг боловсралтай хүмүүсээ аймаг орон нутгийн удирдлагуудад нэр дэвшүүлэн бага бүрдүүлнэ гэдэгт итгэж бас хүлээж байгаа олон сонгогчд бий. Тийм ч учраас иргэд сонгогчдынхаа итгэлийг дааж сөрөг хүчин болсон намынхаа хүндэтгэл хүлээсэн томилгоо хийн байх гэдгийг харахад үлдэж байна. Энэ талаар Монгол Ардын намын хорооны дарга Галсан Дундгийн байр суурийг үзэгч тантай хуваалцъя. За тэгэхээр одоо энэ 2016 оны улсын хурлын болон аймгийн иргэдийн хурлыг сонгуул Ховд аймагт амжилттай сайхан болж өндөрлөж байна. Улс тээр одоо сонгуул сайхан боллоо. Ямар нэгэн одоо томоохон зөрчил маргаан гэдэг ийм зүйл их ажиглагдсангүй. За манай намын хувьд бол одоо намынхаа мөрийн хөтөлбөрийг оновчтой дэвшүүлж нэр дэвшигчтэй бас олон түмний итгэлийг хүлээх хүмүүсийг гаргаж чадсан учраас улсын хэмжээнд улсын хурлын 76 суудлаас 65-ыг аваад байна. За ингээд аймгийн хувьд бол бид 3 тойрогт улсын хурлын 3 одоо нэр дэвшигчийг дэвшүүлсэн. За ингээд 35 дугаар тойрогт манай улсын хурлын 2 удаа сонгогдсон. Одоо 3 дахь сонгогдож байгаа гишүүн Бямбцогт ялалт байгууллаа. За 36 дугаар тойрогт одоо Торгон нутг клубын захирал намын баг хурлын гишүүн Отгоогийн Батнасан анх удаага нэр дэвшиж олон түмнийхээ итгэлийг хүлээж ялалт байгууллаа. За 34 дугаар тойрогт үндэ бид бол ялж амжсангүй ардчилсан намаас одоо нэр дэвшиж өрөөдөж гарсан байгаа. За аймгийн одоо 41 нэр дэвшигчээс маань өнөөдрийн байдлаар 24 одоо хүн ялалт байгуулж ардчилсан нам 17 суудлаач манай намаас олон боллоо. За тийм учраас бид улсын хэмжээнд ч тэр аймгийнхаа хэмжээнд тэр одоо намынхаа бодлогыг хэрэгжүүлж цаашдаа бол олон улсны хувьд засгийн газраа байгуулна. За аймагт бол аймгийн застрын тамга газар иргэдийн хурлыг бүрдүүлэн ажиллах
ийм асуудал одоо бидэнд юу өгөө тулгарч байна. Тэгээд ойрын хугацаанд бол хурлаа хийх гэж байна. Болж игэл одоо наадмаас өмнө хаана бүх ажлыг зохион байгуулна гэсэн ийм бодолтой байгаа. За бид бол нэг 7 сарын 8-9 хавьд одоо аймгийн анх дугаар чуулганыг хийж аймгийн иргэдийн хурал тэргүүлэгчид засаг даргыг томилох асуудлыг бол нэр дэвшүүлэх асуудлыг бол шийдвэрлэнэ гэсэн ийм байр суурьтай байна. За ингээд саналаа өгсөн манай намыг дэмжсэн нийт товдчуудаа сонгогчдоо намынхаа одоо нийт гишүүд дэмжигчтэй өмнөөс аймгийн намын хорооны даргын хувьд хүн талархал дэвшүүлж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд хэн байх бол гэдэг таамаг бол бас гадуур яригдчихээн л та. Тэгэхээр яг энэ тал дээр аймгийн намын хороо ямар бодлого барьж байгаа вэ? Тэгэхээр энэ асуудлаар бид одоохондоо бол яг намын удирдлагын хувьд намын даргандтай бол санал солилцох хэмжээнд байна. За улсын хэмжээнд тэр аймгийн хэмжээнд тэр ялд байгуулсан намын дарга бол ерөнхий сайд юм аймгийн засаг дарга хийдэг. За тэр зарчмаар манай намын дүрм тим байдаг тэргээр явах бах. За иргэдийн хурлын хувьд бол аймгийн иргэдийн хурал сонгогдсон хүмүүс дотроос төр захиргааны ажлын дадлага туршлагатай одоо энэ төрийн ажлыг бас удирдаа сайхан хийгээ явуулчихар ийм хүмүүсээс одоо гарганаа. Энэ боломжийн хүн бол бас байгаа. Би бол саналаа бас нөхдүүдтэй хэлж ярьж байгаа юм асуудал бий. Тэгээ удирдах зөвлөлтөд зөвшөлдсөний дараа ил тод болно. Тэгээд аймгийн намын хорооны хурлаар бас хилцэгдэн. Тэгээд намын бүлэгтэй чиглэлгээд одоо иргэдийн хурлаар очилцэгдээд ингээд явна гэж бодож байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн төр үнэмлэхийг нь гардуулж баяр хүргэсний дараагаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяр сайхан зарим тэргүүлэгчдэд танилцуулж өргөн барьлаа. За энэ удаагийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хөсөлт нам гэсэн 3 нам, за биедээ гэсэн 4 субъект оролцлоо. За нийт 114 нэр дэвшигчид бол энэ сонгуульд өрсөлдөө. За аймгийн сонгуулийн хороо сонгуулийн хуулийн дагуу бүх сумдууд сонгуулийн хороодыг байгуулж, за мөн сонгуулийн хороодууд бол санал авах байр найз зохион байгуулагчдыг мөн томж ажиллууллаа. За нийт 92 хэсгээр бол санал хураалтын үйл ажиллагаа явагдсан. За үүнд бол мөн 92 хэсэгт бол иргэний бүтээгдэхүүний ажилтан, за мөн санал товлох өндөр ажиллах технологийн даамд бол ажиллаа. За мөн одоо хуулийн заасан хугацаанд нь бол сандыг боловсруулснаас хойш цагдаагийн хамгаалтанд ажиллаж. Ингээд сонгуулийн үйл ажиллагаа бол хуулийн заасан одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ингээд заасан хугацааныхаа дагуу ажил үргээ ингэж гүйцэтгэж өнгө гаргалаа. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 41 хүнд бол төр үнэмлэхийг гартууллаа. Ингээд та бүхэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгогдсон сонгуулийн дүнг, за мөн аймгийн сонгуулийн орны тогтоол, за мөн шийдвэрийн төслийг бол ингээд хуулийн заасан одоо хуулийн дагуу ингээд хурд бол өргөн барьж байна. Монгол Улсын засаг даргын нэгжийн тухай хууль зааснаар бол санал хураалт бас 20 хоногийн дотор бол хуучин одоо иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчид хуралдааныг заах ёстой. Энэ хугацаанд нь бол ингээд та бүхэн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч та бүхэн энэ хуралдааныг зааж шинэ хурдын анх хуралдааны зохион байгуулалт ажиллагаа явагдах болов гэсэн юм. Тэгэхээр ингээд сонгуулийн дүн өргөн барьж байна. Нийт бие бүрэлдэхүүн сонгуульд ажилласан төрийн албан хаагчид, сонгуулийн хэсэг ороондор ажилласан бүтээгчнэр, за энэ сонгуулийг хийн явуулахын төлөө ажилласан одоо хууль хяналтын байгууллагын нийт ажилчид та бүхэн Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох ээлж сонгуулийг ямар нэгэн бодлоонгүй хугацаанд нь зохион байгуулсанд та бүхэнд талархал илэрхийлье гэж бодож байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн энэ хуралдааны сонгуульд оролцож ялд байгуулсан нийт намынхаа болон одоо улс төрийн намуудын бүх одоо нэр дэвшигчдэд бас баяр хүргэе гэж бодож байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр энэ сонгуулийн дуг хүлээн авлаа. Бид хуулийн заасан хугацаанд орон нутгийнхаа сонгуулийн хурлын анх дугаар чуулганыг зарлан хоригдуулж шинээр одоо сонгогдсон аймгийн иргэдийн хурл, түүний удирдах байгууллагууд аймгийнхаа засаг дарга түвнийг одоо сонгох ажлыг хуулийн дагуу одоо хугацаанд нь хийж гүйцэтгэнэ. Тэгээ энэ одоо сонгуульд хамтран ажилласан бүх хүмүүст саналаа одоо өгсөн одоо нийт иргэдэд баярлсан талархснаа илэрхийлье.
Сонгуулийн хуулийн хүрээнд ямар нэгэн маргаан будлаангүй зохион байгуулсан сонгуулийн хорооныхонд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяр сайхан баяр хүргээд эх 7 хоногийн эхээр 2012-оос 2016 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчээр ажиллаж аймаг орон нутгийнхаа бодлогыг боловсруулж ажилласан төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд зохион байгуулах үүргийг нарийн бичгийн дарга бүх болд болон бүх төлөөлөгчдөө бүрэн оролцуулахыг намын бүлгийн дарга нарт үүрэг болголоо. 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр улсын хурлын шинэ гишүүд тангараа өргөх учраас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдааныг 7 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулах өдрөө товлохыг Монгол Ардын намын удирдлагуудад зөвлөлөө. Юутаач үндэсний их баяр наадмын өмнө төр засаг төхнөж төрийн ажил голдролтой орох нэ.